Төрийн албаагч та бүхнийхээ энэ өдрийн амар амгалан айлтгах мэдчилж байна. Монгол Улсын засгийн газрын 2024 оны 5 сарын 15-ны өдрийн 105 дугаар тогтоолоор жил бүрийн 7 сарын 3-ны өдрийг төрийн албаны өдөр болгон тэмдэглэж байхаар тэмдэглэлт үйл явдлын жагсаалтанд оруулсан байгаа. Одоо Говьлтай аймгийн хэмжээнд бол нийтдээ 4400 гаруй төрийн албаагчид ажиллаж байна. За салбар бүрт ажиллаж байгаа нийт төрийн албаагчдаа энэ тэмдэглэлт өдрийн мэндийг хүргэж сайн сайхан бүхнийг хүсэн өрөөж байна. Говьлтай аймгийн хувьд бол төрийн албанд ажиллаж байгаа хүмүүсийнхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, за тэднийгээ сурч боловсрох, за бусад нөхцлөөр нь хангах, нийгмийн асуудалд нь анхаарах зэрэг олон чиглэлээр аймгийн иргэдийнлөгтийн хурал, за садаргын зүгээс бол шийдвэрүүдийг гаргаад хэрэгжүүлээд ажиллаж байгаа. Монгол Улсын төрийн албаны зөвлөлийн Говьлтай аймаг дахь салбар зөвлөл бол албан хаагчдын мэдлэг боловсролыг дээшлүүлэх, за багц сургалтуудад суулгах, төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалтуудыг системтэйгээр чанартай бэлтгүүлж ахуулах, за төрийн албыг чадварчуулах, төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр бас тодорхой төлөвлөгөө гарган ажилладаг. Нийт төрийн албанд ажиллаж байгаа хүмүүс маань орон нутгийнхаа ард иргэдийн аж амьдралыг сайжруулах, за дээр нь засгийн газрын болон аймгийн цэцэрлэгийн үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, за дээр нь мэдээж энэ засгийн газраас хэрэгжүүлж байгаа төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, ажлын байран дээр дадлагжих, гүйцэтгэлийн төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх, за тэгээ ажлын байрныхаа тодорхойлолтод заагдсан чиг үүргээ сэтгэл ханамжтай гүйцэтгэх энэ ажилд бол үнэхээр агц дэвшил гаргаж байгаа. Манай залуу болсон хүчнүүд бол энэ төрийн албанд бас идэвх сонирхолтой ажиллаж байгаад нь бид бас талархалтай байдгаа энэ албанд хэлье. За ер нь цаашдаа бол төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, төрийн албыг бэхжүүлэх тал дээр бол төрийн албаны салбар зөвлөлүүд бол ихээхэн үүрэг оройлтой ажиллаж байгаа гэдгийг онцолж энэ тэмдэглэлт өдрийн мэндийг дахин Монголынхаа нийт төрийн албаагчид Говьлтай аймгийн төрийн албаны салбар зөвлөлийн нэрийн өмнөөс өргөн дэвшүүлж байна.